энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд түүн ярьсан бас хүн амтай холбоотой гэдэг. Монголчууд бас нэр томьёог бас хүн агуул уулзалтаа нэгддэг. Яг хүн ам гэдгийг англиар болохоор population гэдэг тийм. Population гэдэг нь бас нэг амьтны орон амьтны аймгийн хөгжлөөс болоод бас явж байна. Тэгээ human population орсоор болохоор бас өөрөөр дэмгээ. Монголоор болохоор хүн ам гэдэг маань хүн өөрөө амтай байдаг, амаараа дамжаад эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, бүгд одоо идэж хөгжиж явж байдаг юм аа гэдэг утгаар ингэж явж байна. Тэгээд миний итгэлийн сэдв болохоор за Монгол улс тэгээд зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид ямар оролцоотой байна гэж тийм. Мэдээж Монгол улсын эдийн засгийн жим бол зүүн хойд Азид маш бага. Маш бага. Тэгэхдээ хүн амын тоо өөрсдийнхөө боломжтой харьцуулбал илүү их оролцоотой явж байгаа гэдэг бас ингэж харж болох юм. За энэ дээр ерөнхийд нь бүс нутгийн байршил харагдаж байна. Түрүүний энэ дэс яриаг өнгөрсөн бас дуртагтай сэдв юу гэхээр орчин үед дэлхийн нийт газар нутгийн 4% хот суурин газар гэсэн юм. Тэгвэл энэ 4% дээр дэлхийн нийт эдийн засгийн 75% үйлдвэрлэгдээд явж байгаа. Тэгэхээр яаж юм бэ гэхээр хотын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийг авч явж байгаа, чирж явж байгаа гэдэг бас харж болохоор. Жишээлбэл Монгол улсад ган зудалтай үед хөдөө аж ахуйн уналттай байсан. За мөн дэлхийн зах зээл дээр одоо уул уурхайн бүтээгдэхүүний уналттай байсан үед хөдөөнөөс холчих хөдөлгөөн болоод бусад юугаараа Монгол улсын эдийн засгийн өсөлтийг, цэвэр эдийн засгийн өсөлтийг хотын эдийн засаг бас авч явж байсан хөдөлгөөн. Энэ дээр яг энийг дуусгах чинь өөрөөр за Дорнод аймаг тэр дундаа Чойбосон хот маань Улаанбаатар хотоос 655 км зайд оршдог. Энэ хэмжээгээр зүүн болон баруун талдаа 300 км-ийн зайд, 400 км-ийн зайд энэ зүүн хойд Азийн эдийн засгийн дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа энэ эдийн засгийн бүсэд хамгийн том ариад ус үүсгээд оршиж байгаа тийм хотуудын томцоо бас орж байгаа юм. Хойшоо болохоор жишээлбэл Чита хот гэдэг байж байна. Зүүн тийшээ Манжууд, Хайлаартай, баруун тийшээ Улаанбаатар гэдэг. Тэгэхээр энэ нийгмийн эдийн засгийнхаа таталцлынхаа хүрээнд Чойбосон хотоос том нөөц бололцоотой бас өрсөлдөх тэр радиус дотор өрсөлдөх хотууд багтаа гэдэг нь санагдаж байна. За Монгол улсын одоо үзүүлж байгаа үзүүлэлтүүдийг 100% Азийн бүс нутгийн хэмжээд аваад үзэх юм бол за Оросын хувьд бол мэдээж Оросын бүс нутагтаа бас хөгжлийн түвшнээр хоцрогдсон ийм бүс нутгуудтай хэлэлдэг. За яг Хятадын түвшин гэхэд бас Хятадын өмнөд хэсэг болоод бусад эдийн засгийн хөгжлөөс бас харьцангуй хоцрогдсон бүс нутгуудтай хэлэлдэг боловч сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлтийн прогнозоос харах юм бол Монголд хэлж байгаа Орос Хятадын энэ хил заалгаа бүс нутгуудын эдийн засгийн цэвэр өсөлт бол бусдад тэргүүлэх хэмжээнд бас явж байгаа гэдгийг бас хэлэх таатай байна. Дээрээс нь за Монгол улс бол бүс нутагтаа мэдээж дадаад гарцгүй ганц орн. Дээрээс нь одоо хөгжлийн түвшнээр хамгийн хоцрогдсон орны нэг гэдгийг бас тодорхой харж байна. За бүс нутгийн эдийн засгийн интеграцийн дагуу гадаад худалдаа бол хэмжүүр нь явж байдаг. Энийгээр аваад үзэх юм бол Монгол улсын зүүн хойд Азийн одоо дэлхийд хийж байгаа худалдааны хэмжээ тэр дотроо зүүн хойд Азийн бүс нутагтаа хийж байгаа худалдааны хэмжээ бол байр суурь бол хамгийн өндөр байгаа гэж газар зүйн байршилтаас хамаарна. За энэний оролцоо ч гэсэн бас сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. За зүүн хойд Азийн одоо бүс нутгийн орнуудын хоорондоо хийж байгаа худалдаа дэлхийн нийт гадаад худалдаанд эзэлж байгаа байр суурь бас харьцангуй маш бага чанартай. 4.4%. Тэгэхдээ энэ бүс нутгийн орнууд болохоор дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх хэмжээний орнууд байгаа. Тэгээ энэний шалтгаан юу гэхээр гол том эдийн засгтай орнууд маань хоорондоо өрсөлдөгчдөр болчдөг. Өөрөөр хэлбэл
машины үйлдвэрлэлийн салбар, электроникийн үйлдвэрлэлийн салбарт хоорондоо өрсөлдөгчнөр болчтой учраас хоорондоо гадаад худалдааны хувьд бол тийм үзүүлэлтүүд харагдаж байна. Гэхдээ эдийн засгийн хувьд хамгийн эрчимтэй бүс нутгийн хэмжээнд явж байгаа салбар нь болохоор үйлчлэгээний салбар, тэр дундаа аж үйлчлэл, санхүү зэрэг үйлчлэгээний салбар зөвхөн байгаа юм. Тэгэхээр бүс нутгийн тэгвэрх орнуудын хувьд бол тийм өрсөлдөгч, тийм сул хүчин зүйлтэй байх. Монгол улсын хувьд болохоор энэ бүс нутгийн орнуудтайгаа өрсөлдөх тийм өрсөлдөг харьцангуй бага учраас нэг нөхөд хөгжих болцоо илүү маягаас харж байгаа. За энэ сүүлийн жилүүдэд бүс нутгийн эдийн засгийн инфляцийн хэмжээнд гарч ирж байгаа ямар санаачлал байна гэдгийг харагдаж байна. Шанхай хамтын ажиллагааны нийгэмлэг эхэндээ геополитикийн батлан дадлах чиглэлийн байгууллага байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд илүү эдийн засгч ирж байна. За бүс нутгийн хэмжээ 2 талын эдийн засгийн идэвхтэй гэрээ хилцлүүд үр дүнтэй хэрэгжиж байна. За бусад Азийн бүс нутгууд гэсэн энэ хамтын ажиллагаанд оролцоог нэмэгдүүлээд явж байна. За энэ дээр мэдээж зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд хамгийн чухал салбар нь бол мэдээж гадаад худалдаа. Энэ үүднээс аваад үзэх юм бол Монгол улсын оруулж байгаа хувь нэмрийг аваад үзэх юм бол за экспортын дээр мэдээж хятад бүс нутгийн орнууд илүү байна. Яг зүүн Азийн бүс нутгийн орнуудын хэмжээнд явагдаж байгаа гадаад худалдаанд Монголын эзлэх байр суурь бол тэг 100-ны 3% буюу харьцангуй бага. Гэхдээ хүн амынхаа тоонд харьцуулаад үзэх юм бол бас бүс нутгийнхаа хэмжээнд бас эдийн засгийн интеграцид хамгийн том үүрэг оролт оролцож байгаа орнуудын нэг нь Монгол улсаа гэж хэлж байна. Тухайлбал хүн амын тоотой харьцуулах юм бол Монголоос бүс нутгийн орнууд руу аялзагч жуулчдын хэмжээ, за бусад худалдааны хэмжээг авч үзэх юм бол бусад өндөр хөгжилтэй орноос илүү байна. За бүр ус болгоноор аваад үзэх юм бол сүүлийн 5 жилийн хугацаанд ямар өөрчлөлтүүд гарч ирж байна гэдгийг эндээс харж болох. Мэдээж гадаад худалдаанд бол дэлхийн гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарат бас их савлаатай байна. Энэ ч гэсэн Монгол улсын эдийн засгт бас их сөрөг тал үзүүлж байгаа. За мөн санхүү хөрөнгө оруулалтын салбарт ч гэсэн бас бүс нутгийн орнуудын хөрөнгө оруулалт Монгол улсын хэмжээнд илүү өндөр байр суурьтай явж байна. За мөн бүс нутгийн Дорн аймгийн хэмжээнд ч гэсэн бас хятадын хөрөнгө оруулалтаа Дачин Тамсаг, газрын тос боловсруулах, газрын тос холбоотлохын томоохон компаниуд Монгол улсын гадаад худалдаанд бас том хөрөнгө оруулалт явж байна. Хөрөнгө оруулалтаас. За хөрөнгө оруулалтын хэмжээг нь бас ингээд усуудаар аваад үзэх юм бол Монгол оруулж байгаа хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд бас харьцангуй өндөр өсөлттэй. За эрчим хүчний хамтын ажиллагаа бол ирээдүйн гол хамтын ажиллагааны гол салбарын нэг юм аа гэдгийг эндээс тодорхой харж байна. За аялал жуулчлалын хувьд бас энийг аваад үзсэн байна. За визгүй болсны дараагаар одоо зөвхөн бүс нутгийн залгаа Оросын холбооны улсын бүрээд эрхэм муж, за Туваа, Шид мужтай залгаад шууд хүн амын эдгэж зурчтай урсгал бол визгүй болсны дараа 2-оос 3 дахин нэмэгдсэн байна. Энэ хэмжээгээр тухайн бүс нутгуудын орнуудын эдийн засгийн өсөлт нь жишээлбэл Оростой бол бүрээд эдийн засгийн цэвэр өсөлт бол хамгийн өндөр гарсан юм гэж үздэг байж байна. За мөн газар зүйн байршлаар нь аваад үзэхэд Дорн аймгийн хувьд бас хятадын нутгийг дэвсгэргүй бас төрж орсон учраас хятадын бүс нутгуудын хооронд транзит тээвэр буюу дахин экспортыг хөгжүүлж болохоор. Яг гэвэл Монголын нутгаар ингээд дамжуулах юм бол
150 км замаар ингээд тээвэр хийж болох бол Монголын нутгаар тойроод явах юм бол Хятадын зүүн хойд бүс нутгийн урд бүс нутгийн хооронд 400 км орчмын тойрог өсөж байна. Тэгэхээр 300 км шам газар нутгийг бол товчлоод дахин экспортыг транзит тээвэр орон аймгийн хэмжээнд бас хөгжүүлж болохоор байна. За мөн зүүн хойд Азийн бүс нутгуудын хэмжээнд Дорнод аймаг маань нэг экосистемийн бүтээмжээр Монгол улс дэлхийд тэргүүлэх орныг хөгжүүлж байна. Тэр дундаа Дорнод аймаг маань нэг газраас гарч байгаа экосистемийн бүтээмжээр Монгол улстай тэргүүлэх аймаг гэж байна. Дээрээс нь нэг тэр газар нутгийг ашиглаж байгаа пуутбрийн төлөвтэй ашиглалтын гол мөрөөрөө хамгийн бага тоо. Тэгэхээр юу гэж хэлж болох вэ гэхээр зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцийн бүс нутгуудын хэмжээнд ирэх одоо хэд 10 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн том нөөц давуу талтай бүс нутг нь бол энэ Дорнод аймаг гэдгийг ингээд харж болох. Дээрээс нь бас түрүүн Батбах доктороос хэлжсэн одоо мэдлэг суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд яаж бүс нутгуудын орнуудаа хамтарч ажиллаж болох вэ? Тэгэхээр жишээлбэл бид нар аутсорсингийн үйлчлэгээр эмтэгтэй эдийн өрсөлдөөн хийлээ. Тэгвэл Монгол орныхаа уур амьсгалын онцлог, газар зүйн байршлахын онцлогийг дагаад магадгүй Японы Big Data Center-ыг одоо жишээлбэл Дорнод аймагт авчираад хөгжүүлээд тавих юм бол бас том нөөц болцоо байгаа. Яг л Японы өөрөө байгалийн гамшигт хамгийн эмзэг бүртгэгдэх бүс нутагт орсон. Тэгэхээр энэ хэмжээгээр бас Монгол улсын өрсөлдөх давуу тал тэнд харагдаж болохоор байна. Дээрээс нь бас Алтан доктор хэлжсэн одоо ирээдүйн экономийн өсөлтийн прогноз, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн прогнозыг тулгуурлаад орон зайн хөгжлийн оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж чадах юм бол хөрөнгө оруулалтын өрөөгөөчийг илүү ихээр нэмэгдүүлдэг. Энэ үнэлэмж Монгол улсын хувьд бол маш бага. Өөрөөр хэлбэл бүх сум, хотууд, аймагт зарцуулагч байгаа дэд үлдсэн болоод хөгжлийн хөрөнгө оруулалтыг нэг төгрөг оруулаа гэхэд 5 жилийн дараа тэр нэг төгрөг маань 2 болов 5 болов эсвэл тэг төгрөг болчих уу гэдгийг хэмждэг үнэлдэг тийм систем байхгүй. Тэгэхээр цаашдаа бас Монгол улсын экономийн тус сурталчилгын хөгжлийн зохистой бодлого, бүссэн хөгжлийн зохистой бодлого хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй үнэлгээ гаргаж ирж боломжтой тэр одоо орон зайн оновчтой төлөвлөлтийг бид нар хэрэгжүүлж чадах юм бол тэнд бос нэг төгрөг маань 2 төгрөг, 3 төгрөг болоод босод бүс нутгийн эдийн засгаа хөгжлөөрөө татаад боломжтой маань гарч байна. За тэгээ бүс нутгийн орнуудтай ямар хамтын ажиллагааны бие биенээ нөхсөн байдлаар хөгжиж болохоор байна гэхлээр мэдээж зүүн хойд Азийн бүс нутгийн гол орнууд маань харьцангуй өөр өөрсдийн давуу тал болон сул талтай байна. Тэгэхээр хоорондоо энийг нөхөд хамтарч ажиллах дэм дэмэндээ хөгжих хамгийн том нөөц болцоо энэ дээр хаагдаж байна. Тухайлбал одоо Монгол улсын хувьд те байгалийн нөөц баялгаар хамгийн одоо баян бүс нутагтай орны тоонд орж байгаа бол босод одоо технологи, менежмент одоо санхүүгийн чадхын хувьд хамгийн сул дор орны тоонд орж байгаа. Тэгэхээр ийм байдлаар нэг нэгний мөксөн байдлаар ингэж хөгжих юм бол бидэнд бас хөгжлийн том гарц илээдүй байж болно гэж харж болж байна. Дээрээс нь түрүүн сая таван ахын ярьдагчтай нэг өрхийн аж ахуйд гэж олон салбарт одоо нөлөөлж чадж байгаа гэдэг нь аялал жуулчлал, эрдэм шинжилгээ судалгаа, за хүнс хөдөө аж ахуй гэдэг олон салбарт ингээд нөлөөлж чадж байгаа гэдэг нь бас энэ бүс нутгийн одоо зүүн хойд Азийн яванда 50-60 жилийн дараа хоол хүнсний хангамжийн хамгийн аюулгүй байдлыг хангах чадах бүс нутаг бол магадгүй энэ Дорнод аймаг байж болох юм аа гэдэг бас харж болохоор байна. За тэгээ хэвээр бид нар ингээд интеграцаар ингээд бие биенээ нөхөд хамтраад ажиллах юм бол худалдаа, санхүү, үйлчлэгээ, тээвэр харилцааны хувьд бол ийм давуу олон талаар хөгжүүлээд
эрсдэлтэй сул талаар нөх болцоотой гэдгийг нэг бас харж болохоор. За ингээд зөвлөмж хэсэг бол мэдээж бид нар нэг бүс нутагт оршиж байгаа учраас нэг нэгнийхээ хамгийн давуу талыг тулгуурлаад нэг нэгэндээ харилцаа ашигтай бизнесийн хуулж өгнө хамтран ажиллах өргөн болцоо байгаа маа гэдгийг бас нэг харж болохоор мэдээж бүс нутгийн орнууд маань геополитик болоод төрөх соёл улс төрийн механизмын хувьд бол өөр харьцангуй нэг нэгнтэйгээ хамтарч ажиллах эрхшээлтэй гэдэг чинь бид нар нэг нэгнээ цаашид нийгмийн эдийн засгийн хувьд энэ их ажиглалтад явагдах боломж бас өндөр байгаа. Дээрээс нь Дорнод аймаг маань Монгол улсын хэмжээнд хоёр улстай хилдэг хамгийн олон километр газар нутгаар хоёр улстай хилдэг. Гадаад харилцаа хамгийн их боломжтой энэ нутаг байна. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа.